юу яцхан залуучууд өсгөжүүд өнөөдөр Японы цагийн ажлуудын талаар жоохон судлаад байж байна. Японы цагийн ажлын хөлсний тухай. Тэгээд ямар цагийн ажил ирээд хийвэл ер нь зүгээр байх вэ? Ямар цагийн ажил хийвэл илүү цалинтай ажиллаж болох боломжтой бэ гэж жоохон судлаад байж байна. Японд нэг цаг ажиллаад авч болох цалингийн доод хэмжээ Токиод 1163 йен юм байна. Харин хамгийн доод цалингийн хэмжээ биш, одоо цагийн ажлын дундаж хөлс нь 1249 йен байт юм. Ойролцоогоор нэг 30 мянган орчим төгрөг байт юм. Тэгээд энэгээр ингээд бодоод үзэх юм бол Японд суралцж байгаа оюутан бол 7 хоногт 28 цаг ажиллах хэрэгтэй байдаг. Тэрийг нэг сард дутах юм бол нэг сард 112 цаг ажиллах хэрэгтэй болно. Тэгээд яг хуу дундаж цалингийн хөлсөөрөө бодоод үзэхэд нийт сартаа нэг 13.4 ман буюу 130-аас 40 мянган орчим йен цалин авах боломжтой юм байна те. Оюутантай яг 28 цагаа бариад ажиллах юм байна шүү дээ. Одоо яг энэгээр сургалтын төлбөр байрны мөнгө, хоолны мөнгө, хэрэглээний зардлаа төлөөд явна гэвэл бол маш хэцүү. Ар гэрээсээ дэмжлэг авахгүй бол ерөнхийдөө нэлээд чанга авах. Тэгвэл яг энэ дундаж цалингаас илүү өндөр цалинтай ирээд хинч ярьсан хийхээр боломжийн тиймэрхүү ажлууд юу вэ? Тийм одоо 5 ажлыг өнөөдөр та бүхэндээ сонирхуулъя. Хинч хийх боломжтой. Тэгсэн хэрнээ дундаж цагийн хөлснөөс илүү цалинтай тийм 5 цагийн ажлыг өнөөдөр сонирхуулъя. Тэгээ ингээ интернетээр цагийн ажлуудыг ингээ хаагаад үзэхээр ямар цагийн ажил нь илүү цалинтай байна гэдээ хаагаад үзэхээр модель энэ төр гарч ирж байгаа. Модель, эсвэл одоо гэрийн багш гэдэг юм уу? Call center-т ажилладаг ажилтан ч юм уу те. Ер нь бол жоохон хэн болон бол хийж чадахгүй бах те. Ирээ шууд модель, эсвэл гэрийн багш те. Яг англиар сурцсан хүн байсан ч гэсэн японоор бас ойлголцох шаардлагатай болно те. Тэгэхээр өнөөдөр миний санал болгох 5 ажлын хамгийн нэгдүгээр нь Amazon-ы ажил. Amazon-ы агуулгын ажил. Amazon-ы агуулгын ажил нь талин шөнө ажиллах юм бол шөнийн цагийн ажил нь 1625 йен юм байна. Орой 10-аас өглөө 5 хүртэлтэй. Тэгээ өдрийн гараанд нь ажиллах юм бол 1300 йен юм байна. Бас яах вэ бас жоохон өндөр те. 625 йенээр нь бодоод үзэх сарын 18,000 орчим йен буюу 180,000 орчим йен цалин авах боломжтой байна. Тэгээд Amazon ерөнхийдөө ямар ажил хийдэг вэ гэхээр Amazon-ы нэг хүмүүсийн захиалсан бараа шүү дээ. Бараануудыг ялгах, түгээлтэнд гаргахад бэлтгэхтэй шошгоны наах, эсвэл Amazon-ы янз янзын тийм хайрцагтай бараанууд байгаа шүү дээ. Томч байна, жижигч байна. Ахуулаад ерөнхийдөө бас жоохон биеийн хүчний ажил ордог юм байна лээ. Өргөө тийшээ зөөн ерөнхийдөө тийм агуулгын ажил гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь орой ажиллах, шөнө ажиллахад бол бас жоохон хэцүү. Дандаа шөнө гараад байвал өдөр нь бас хичээлтэй анхаарахгүй байх магадaltaй те. Ерөнхийдөө яг цалин яг өндөр юм байна те. Гэтэ шөнө ажиллахад бас жоохон хэцүү. Хоёр дахь ажил нь болохоор буудлын одоо ямар нэг ивентийн ажил байгаа те. Ямар ажил хийх вэ гэхээр одоо Токиод дах буудлууд нь илүү өндөр цалинтай байт юм билээ. Токиод байгаа амар том өндөр үнэтэй буудлууд шүү дээ. Үнэтэй буудлуудад янз янзын одоо тэр зааланд янз янзын ивентүүд болдог. Одоо энэ форумч гэдэг юм уу, ямар нэг байгууллагын баяр ёслолч гэдэг юм уу те. Тиймэрхүү ивентнүүдийн одоо зөөгч хийх юм бол цалин бас гайг өндөр байт юм байна. Зөөгчийг бол хинж бас хийх боломжтой шүү дээ те. Цалин нэг 1300 1800 орчим байт юм байна. Бас яг вэ дунд цалингаас илүү өндөр гэсэн үг шүү дээ. Зүгээр 1100-200-аар ажиллаад явснаас хамаагүй дээр ямар ч ажил бол ерөнхийдөө хэцүү л дээ. Маш их тийм хоолыг зөөгөөд явна, үйлчлүүлэгчтэй харилцах юм бас салт гарч ирнэ. Тэгээ 3 дахь ажил нь болохоор түгээлтэй ажил байна. Хоол түгээлт Uber Eats гэдэг юм да. Дунджаар нэг интернетээр судлаад үзэх дунджаар бас нэг янз янзлаа 1500-аас 1800 йен орчим авдаг гэдэг залуучууд зөндөө байна. Тэгээд Uber Eats болохоор бас нэг нэлээд хэдэн жилийн өмнөөс хийжсэн. Энэ бол нэлээд давгүй л дээ. Ямар ч цагт тааж хийх боломжтой. Ерөөсөө чиний Uber Eats чинь цүнх. Тэгээд чиний гар утас
дугуй эсвэл моцилхтэй байхад л ерөөсөө хаан чамаагүй үгээр эцэг хийх боломжтой. Нэг тараалт нь одоо үйлчлүүлэгчээс захиалга орж ирлээ чи уцаараа дараа нэг тараалт хийн штэ. Нэг тараалт хийхэд л ерөөсөө нэг дунджаар нэг 400-ээс 1000 орчим yen. Одоо цалин орж ирдэг. Гадаа бороод цастай те янз бүрийн тийм хүүтэн үед одоо энэ тараалт хийж байгаа хүмүүс чинь за бороо орж ин болчих. Өнөөдөр амны гэдэг ингээд хүмүүс нь багасаад ирнэ штэ. Их тусам цалин илүү өндөр болоод явдаг. Бороотод хийх тусам илүү их цалин авах гэсэн. 7 хоног ажиллаад тэгээд дараагийн 7 хоногор цалингаа авдаг. Миний хувьд болохоор оюутан байхдаа ажилласан. Хичээлээ тарж ирээд сонигийнхаа ажлыг хийжээ. Сонигийнхаа ажил дуусаад тэгээ ингээд гэртээ сууж агаад Uber Eats аппликейшн ясаангууд шууд дуудаад ирдэг. Шууд цүнхээ бариад дуугаал тараачаал буцаад ирдэг. Тэгээ гэртээ сууж идэл дахиад ороод ирдэг. Яг дуугуудаа тараахад бол жоохон бас хэцүү би одоо жоохон яадан дээ. Жижигэн байхтай тарах юм бол илүү бийдэж амрах болно. Миний дараагийн цал болох ажил болохоор дөрөв дэх ажил нь болохоор нүүлгэлтийн ажил. Нүүлгэлтийн ажил Монголоос шууд ирээд нүүлгэлтийн ажлыг бол хийх боломжтой болов гэж бодож байна. Ямар ч хэлгүй байсан ч гэсэн нүүлгэлт цуг хийж байгаа хүмүүстэй ерөөхдөө ингээд бараг тохиол цагаагаар яриад бараг ойлголцчихно. Тэгээ нүүлгэлтийн ажил нь болохоор яг нөгөө хэдийгээ бодвол дунд цалин арай багатай. 1100-аас 1500-ийн хооронд байд юм байна. Хамгийн нөгөө Японы завгүй сарууд буюу Америк нүүдэг 2, 3, 4 саруудад бүр 1500-аас дээшээ болоод бас явд юм байна. Нүүлгэлтийн ажил бас ерөнхийдөө бас жоохон хүндэлтэй. Айлын эд тогшлуудыг бүгдийн зөөн, гараараа зөөн те жижиг нь хайрцагт хийсэн ч гэсэн хүнд хайрцагнууд бол маш их байдаг. Би бас нүүлгэлтийн ажлуудыг нэлээд удаа хийж суудаг. Ер нь бол бас хэцүү л дээ. Ялангуяа тийм зуны халуун малууд хийх юм бол ерөөсөө хувцас чинь шал норно. Тэгээ ус уугаад байна ерөөсөө доош бицсахгүй ерөөсөө шээс ч баг хүүрэхгүй. Хөлсөөр чинь ерөөсөө хамаг тэр уус юм чи гараад идэг. Хамгийн сүүлийн 5 дахь цагийн ажил нь гэр ахын бараа зардаг тийм том дэлгүүрүүд те. Гэр ахын бараа утас цахилгаан хэрэгсэл зардаг тийм дэлгүүрүүд. Яг энд болохоор жоохон хэлний мэдлэг бол жоохон шаардах баг. Ирээд бас нэг хэл гайгүй ярьдаг болцсон, хүнтэй жоохон ойлголцдог болцсон хүн бол хийхэд зүгээр болов гэж бодож байна. Цагийн хөлс нь нэлээд өндөр байт юм байна. 1500-аас дээш байт юм байна. Яг биеийн хүчний ажлыг хийхгүй те ерөөдөө хүмүүстэй харилцаад бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэсэн. Бараа борлуулсан байна уу, борлуулаагүй байна уу хамаагүй чи цагийнхаа хөлсийг аав. Үнтэй бараа юм уу эсвэл янз бүрийн бараа борлуулсан үед бас нэмэгдэл тийм бонус авдаг газар ч гэсэн байд юм шиг лээ. Биеийн хүчний ажил хийхгүй хүмүүстэй харилцаад хилээ сайжруулна, хилээс сайжрахаас гадна бас өндөр боломжийн цалин аавна гэхээр бас ерөнхийдөө бас нэг хийгээд үзээд туршаад үзэхэд бол гэмгүй болоо гэж бодож байна. Энэс илүү цалинтай, илүү боломжийн нөхцөлтэй зөндөө олон ажлууд байгаа болоо гэж бодож байна. Тэгээд өөрсдөө сайн судлаарай. Минийхаар бол эднэрийг хийвэл бас гайгүй боломжийн ихний ээлжинтэй, боломжийн цалинтай байх болоо гэж бодож байна. Ер нь тэгээд ямар ч ажил хийсэн болно 28 цагаа гараад өөрийнхөө бүх зардлаа гаргаад ингээд явах гэх юм бол хэцүү. Олон хүмүүсээс эсвэл эргэж байгаа залуучууд бол олон хүмүүсээс сонссон байж магадгүй. Янз янзын давхар ажил хийдэг те. Хоёр газар ажиллаж байгаа цалингаа өөр дансаар авдаг ч юм уу, нэг нь бэлгээр авдаг ч юм уу те. Янз янзын залуучууд бол ямар ч тохиолдолд бас тийм найдвартай юм бол гэж байхгүй. Баригдах үеч байна. Баригдаад яг давхар ажил хийгээд ингээ хоёр цалин аваад байгаа баригдаад буцчихсан залуучууд ч гэсэн байдаг. Тийм болохоор манайх болоочтой байгаарай. Тэгээд юмнуудаа сайн судлаарай. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. За баярлалаа.